Yes. Намайг Майкло гэдэг. Тэгээд би PHM хамтлагийн гишүүн. Миний нэрийг одоо тайзан дээр намайг Майкло гэж нэрлэдэг. Одоо би тэгээд PHM хамтлагийн Францын Марсей гэдэг Францын урд хэсэг гэдэг хотын хүн. Тэгээд өөрөө бол Францын PHM хамтлаг маань бол Францда 2 удаа битбоксинг тэмцээнийг төрүүлж исэн. 2006 онд, 2007 онд, тэгээд бас 2005 онд дэлхийн битбоксing тэмцээнд оролцож ирсэн. Ингээд битбокс хийх шалтгаан гэх юм бол анхандаа бол зүгээр хөгжилт гэж л нэг тэгж хийсэн гэж байна. Анхандаа бол хипхоп хөгжимчин одоо рап, Францаар рап гэж хэлдэг. Тэрийг л хийж эхэлж ирсэн. Тэгээд нэг өдөр гэх юм бол нэг Mr. Lips гэдэг нөгөө гишүүн нөө тэрнтэйгээ танилцаа. Тэгээд тэр хоёр одоо ингэж PHM хамтлаг дээр одоо beatbox гэж юу нь ямар юм байдгийг гэдгийг сонирхоод тэгэж хийж гисэн гинэ. Энэ хүн ингэж хэлж байна л да. Одоо Францын битбоксинг тэмцээнийг 2 удаа төрүүлж ирсэн гэсэн. Төрүүлэх болсон шалтгаан гэх юм бол энэ хүмүүс урд өмнө тэр тэмцээнд оролцохоос өмнө айгүй их тийм тайзан дээр гарч ирсэн хүмүүсийн өмнө олон зрителийн өмнө зөндөө олон тоглож исэн болохоор арай тийм өөртөө ихтгэлтэй байж исэн. Бус хамтлагийн гишүүнүүд бус тод оролцож исэн хамтлагууд гэх юм бол анх удаагаач оролцож байгаа мó гэх юм уу. Нэг тийм байдалтай байсан гинэ. PHM Mr. Lips уучлаарай хоцорч ирлээ гэдэг. J'arrive en retard, désolé. Beatbox би одоо энэ хүн хэлж байгаа 10 жил болж байгаа гэж beatbox хичээллээд. Гэтэ анх хичээлж байхдаа ямар ч тийм хичээл гэсэн юм ойлголт байхгүйсэн өөрсдөө хичээж тийм beatbox сонсголоороо тэгж оруулж ирсэн гэж. Тэгээ анхандаа бол өөрөө хипхоп дуучин бас байсан гэж. Тэгээд явцсандаа нэг Davan Player гэдэг бас нэг найзтайгаа таалдаад гуруулаа энэ анханд 3 гишүүнтэй байсан юм л да. PHM хамтлаг нь тэгээд амьдралын заврмаар ч юм уу ямар нэг асуудалтай болоод нэг нь гараа явцтай одоо хоёулаа үлдсэн. Гэтэ энэ бол саад болохгүй л гэж хэлж байна. Цаашдаа PHM зөндөө уран бүтээл гарна. Энд Монголд ирэх болсон шалтгаан гэх юм бол өөрсдөө ирэх болоогүй зүгээр нийгэмдээ санал болгосон Монголд ирээд тэгээд Монгол уран бүтээлчтэй хамтран ингэж тоглох сонирхол байна уу гэдэг эдгээр өөрсдөө дуртай ирэх гэсэн. Хамгийн чухал нь бол хичээл чармаалт гэж байна. Баян хичээгээд гэж байна. Дээрс нь нөгөө талдаа их юм хичээснээр аваад интернет дээр зөвхөн ингэ сурах ч юм уу эсвэл ямар нэгэн битбоксоо сонсох биш хөгжмийн тэр бүх төрлийн хөгжим сонсож өөрсдийн тэр сэтгэхүйгээ жоохон өөрчлөж хүрээгээ тэлжээж тэгээд ямар нэг юмд авчигдахгүй нөгөө талаасаа гэх юм бол өөрийн гэсэн стилтэй болох хэрэгтэй гэж байна. Тэгээд одоо дэлхийд даяар хамгийн одоо хэцүү болоод байгаа зүйл гэх юм бол бүх битбокс чинь нэг л юмд авчдаад бүгд яг нэг л янз юм болоод байгаа гэж байна. Хэрвээ ингээд өөрийн гэсэн стилээ шинэм зохиож чадах юм бол тэгээд интернет дээр өөртөө тавиач ч юм уу гэж сайн сурчлал нэлээ сайн явна.
Рэйийн хувьд бол маш сайн байна. Олон төрлийн хөгжмүүдийг одоо хэрэгжилж тэгээд дээрэс нь энэ зүйлсүүдээр ингээд битбоксыг хөгжүүлж байгаа нь маш сайн эргээд битбокс болон өөрийн гэсэн урсгалтай байдаг. Тэгэхээр яг битбокс Рэйгийн хувьд яг хөөмийг хостуулаад үндэсний хөгжмөдтэй явж байгаа нь энэ бол маш зөв арга барил байна. Тэгээд миний хувьд бол Рэйг яг дүгнэж хэлэх зүйл бол байхгүй. Ягаад гэвэл яг өөрсдийнхээ замаар битбоксыг хөгжүүлж байгаа. Тэгэхээр бүгд өөрсдийн замаар явж байгаа бөгөөд яг өөрсдийнхээ төрлийг гаргаж ирж байгаа нь бол маш сайн хэрэгэдэг. Цаашаа үргэлжлүүлээд яг энэ зүйлээ хийгээ явах хэрэгтэй. Битбоксоо Монголын хөөмийтэй хостуулаад дээрэс нь аман хуур болон тэр хөгжмийг хостуулаад явах нь маш зөв арга. Une espèce de house ou quoi, d'aller dans le style. Okay. Like house music, you know? Okay. Yeah. Okay. Thank you. Tu veux qu'on dire Beatbox Bien ça, tu vois C'est 1, 2, 3. Beatbox Ok.